Метрийн системд нийтлэг хэрэглэгддэг хүндийн жинг хэмжих нэгжийн талаар авч үзье. Метрийн системийн жинг хашлтанд бичээ. Учир нь энд яригдах нэгж бол үнэндээ биеийн масс юм. Хэрвээ үүнийг шинжлэх ухааны талаас тайлбарлавал жим болон масс нь хоёр өөр ойлголт юм. Гэхдээ хоорондоо нэгт холбоотой. Масс бол тухайн биеийн овор хэмжээ болон нэгтээс хамааралтай зүйл юм. Үндсэндээ нэгтийг эзлэхүүнээр үржүүлвэл масс болно. Харин тухайн биеийг ихт доош татдаг хүчийг хүндийн хүч гэнэ. Хүндийн хүчний нөлөөлөлд орсон ямар ч биед жим байдаг. Хүмүүс нэгэн гариг дээр зарим нь нэг хэсэг газарт хамт амьдардаг. Хэдий ч нэ их масстай байна, төдий ч нэ их жинтэй байна. Мөн хэдий ч нэ их жинтэй байна, төдий ч нэ их масстай байна. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эдгээр хэмжигдэхүүнүүдийг ижлэхэн гэж ойлгодог. Эдгээр нь хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг дараа нь дэлгэрэнгүй үзэх болно. Энэ бичлэгээр бид зөвхөн хэмжих нэгжийн тухай л үзнэ. Тиймээс жин масс аль нэг нь ч хэрэглэж болно. Өдөр тутмын яриандаа бид энэ хоёр ойлголтыг сольж болох ч мэргэжлийн төвшөнд сольж хэрэглэж болохгүй. Метрийн системд маш бага жинтэй зүйлийг хэмжихдээ граммыг ашигладаг. 1 грамм нь хэр хүнд бол цаасны хавчаарын чинээ жинтэй байна. Дундаж цаасны хавчаар 1 грамм жинтэй байдаг. Боодлороо биш нэг ширхэг бох зөвхөн нэг ширхэг бох 1 грамм орчим жинтэй. $1 дэвсгэрт бас 1 грамм орчим жинтэй. Эдгээр нь тийм ч хүнд зүйлс биш юм. Харин одоо илүү хүнд зүйлсийг хэмжээ 1 граммыг 1000 дахин авбал 1 кг болно. 1 кг. Үүнийг нэгж гэж ойлгох ба угтур нь кило буюу 1000. 1 кг бол 1000 грамтай тэнцүү. Килограммаар юу хэмжиж болох вэ? Ихэнх хүмүүс жингээ үзэхдээ килограммыг ашигладаг. Жишээ нь би 70 орчим килограмм жинтэй бас 5 фут 9 инч буюу 173 см өндөртэй. Би дундаж өндөртэй хүн бөгөөд дундаж буюу 70 орчим килограмм жинтэй. 1 килограмм нь хэр хүнд байх вэ? 1 литр ус 1 килограммтай тэнцүү байна. Хэрвээ танд 1 литр ус байвал 10 см өргөнтэй, 10 см урттай, 10 см өндөр кубик төсөөлж болно. Хэрвээ энэ кубик усаар дүүргвэл 1 кг жинтэй болно. Хүмүүс 1 литр куб ус гэж ярьдаггүй. Харин оронд нь дэлгүүр рүү явж 2 литр ундаа худалдаж авлаа л гэж ярьдаг. Ундаанаас өөр зүйл байж болно л та. Хэрвээ 2 литр ундаа худалдаж авбал үнэндээ 2 литр усан дээр зарим нэг найрлага нэмэгдээд арай өржинтэй болно. Харин 2 литр ус бол яг 2 кг устай тэнцүү. Зөвхөн усны хувьд килограмм, литр хоёр хоорондоо тэнцүү байна. Бид савны тухай яриаггүй. Энэ будсан хэсэг нь ямар жинтэй байх вэ гэвэл 2 кг жинтэй байна. Хэрвээ хүний биеийн жинг эсвэл шингэний жинг хэмжих гэж байгаа бол килограммыг ашигласан нь илүү ойлгомжтой байх болно. Харин маш хөнгөн зүйлийг хэмжих гэж байгаа бол граммыг ашиглана. Маш нарийн хэмжилт хийх үед жишээ нь эмийн тунгад тааруулах эсвэл бүр үнэхээр нарийн хэмжилт хийх гэж байгаа бол миллиграммыг ашиглаж болно. 1 миллиграмм нь 1 граммыг 1000 хуваасантай тэнцүү. Мөн долларын дэвсгэртийг 1000 хуваасны нэгтэй тэнцүү. Мөн цаасны хавчаарны 1000-ны нэгтэй тэнцүү. Энэ бол үнэхээр бага жинтэй зүйл юм. Бидний өдөр тутмын амьдралд тийм ч хэрэглэгддэггүй.